зүйлээ яг эдгээр авчаа 2 идэх чинь, эдгээр авчаа 3 идэх чинь гэдгийг хасаж байна да. Нөө мартчиход байна шүү дээ. За энэ тохиолдлыг 10 тохиолдолд яаж нэг зэрэг бидний 3 зэрэг хөндлөх боломжтой. Тэгээд 3 зэргийн хөндлөх боломжтой. За энэ дээр цэглэлдээ оруулаад координатаа оруулаад байр зам холбогд хийж байгаа бид нар RNS алдаа гэдэг юм болгочихтой. RNS алдаа гэдэг нь дундаж хадгалаад алдаа байна. Тухайн цэгийг одоо тухайн зургийг бид нар байх ёстой газар шилжүүлэхдээ тодорхой хэмжээгээр алдаа гарна. Яг л зэжсэн багшийн өмнөх тэнцэн ингэ байж байгаа шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээгээр алдаа гарна. Тэг гэсэн алдаа бол гарахгүй. Түүний гэж юм уу? Өөрөөр татвар гэсэн юм. Түүний дээ. Төрсөн баг хүчил хараа. Зарим нь татвар төлөөлөө. Татвар төлөх бас байж шүү. Тэгэхээр татвар төлөх юм гэдэг чинь нөгөө Герман өндөр хүчтэй. Татвар систем маш сайн хүчтэй болж байдаг байна та. Тэр нь юу юм бэ? Хай. Дай юу юм? Амар хичээл биш шүү дээ. Би мэдсэн шүү дээ. Өөдөөсөө хацгаар байхгүй юу? Тэ? Тэний гонцсон. Яаси ингэ сууж бүтгэхгүй чи хараад унтчихээ та түчгээс өмнө харь. Яа вэ? Бүтгэхгүй шүү дээ. Энд намайг олж яа вэ? Бицтэй. Дараагийн хичээлийг ойлгохгүй гэж шагналтна. Яг миний өөрөөс 500 сарын өрөг оруулах гэдэг би бол дуртай юм. Бас багшаас эсрэг бичиж чи. Арчирээс нэрсмэс зүгтээ энэ дээр ко харуус гэдэг. Одоо ушууд юунаас авлаа? CC гэсэн аппликейшн гэсэн лөө. Нэшнэр ушууд багхгүй за нэрээ дуудуулах гэдэг. Сүүрүүцтэй ихчлээ таамаг явж иж болно. Чи зачаагүй. Яг гэдэг. Заавал төлөвлөсөн эдгээр байхгүй гэдэг учраас бид түргэн зэгээ define-ийн карбоник хүчин болон энэ ч хүчтэй ажиллаж байгаа. Ахмад алдааг нөлөөлчихдөг. За тэр энийг бол бид ярихгүй шүү бац. За хоёрдугаар зэргийн бүгд, гуравдугаар зэргийн бүгд. За энийг би яг зориулсарыг бид 9 цаг олсон ба. 9 цаг олохтой багш 1 2 3 4 гэж дугаарлаад 5 6 7 8 9 гэж дугаарлсан. Зарим нь болохоор эсрэгээр дугаарлсан. Зарим нь болохоор голын цэгийн 5-аас нэглээ дугаарлсан. Янз бүр дугаарлсан байна. Мөрөдөө болохоор цэгүүдээ бид нар тэгшинтэйгээр үүсгэж явах ингээд хэлбэр хийчихдэг. Зурчиг буруу хараад ирэх чинь цэг шин албай байна. Тийм болохоор тэр 9 цэгээ тэгшинтэйгээр аваад заяа. Тэгшинтэй байх хэрэгтэй. За тэр арын сартаа гэдэг нь ерөнхийдөө тэтгэх боломжтой сонсож байгаа өөрсдөө мэдсэн. Нэг хацсан 486 дээр 9 цэгээр холбогд хийж байгаа арын сартаа хамгийн бага 10 дахин юм шиг. 10-аас ихэрч юм бол өдөд илгээдээ чи маш хэмнээ үсгэж гэсэн. За яг манай газар менежмент хүмүүст хатаас юм байна. Хүний хөрөнгөтэй өмчтэй ажилладаг хүмүүс буруу юм хийгээд буруу талбай болоод манайд ирж юм бол хэрэг байдаг шүү дээ. Хариуцлага. Мэргэжлийн хариуцлага гэдэг юм бүрээ. Айгаа бол ийм нэг авах юм. Чи багсаа ийм эрсдэлтэй авахгүй юу? Наадад арын сантаа гэдэг бол энэ хараа гурван цэгийн бүгдээр бодлоод гурван. Идэс. За энэ 10-ийн цэгээр 3 цэгийн бүгд ашиглуулаад чинь 3.4 бэлээ. Харж байна. 3.4 бэлээ. Хоёрдугаар цэгийн бүгд давхар цэгээр байхад 46. Вау. Нэгдүгээр цэгийн бүгд 4 цэгээр холбогд ихэд 12 байна. Тэр айсан зүг байх уу? Хамгийн байгаа асуудал хамгийн зүг шүү дээ.
Нэгдүгээр 9 цэгдийг 11 цэгээр оруулсан байна. Бид нэр 3 цэнгийн хүмүүс ашигласан байна. Тэгээд алдаа 3 гэдэг чинь тэр их магадгүй. Атгад 3 метр орчим, яг бодит ертөнцийн 3 метр орчим алдсан гэж үзсэн. 100 зүгээр. Тэнгүүд чинь чи хүний газрыг 3 метр наацаар найжаад тавьчихаар асуудал үүсэн шүү дээ. Та нарт газар хүний газар хэмжих гэсэн хүмүүс байдаг. Тэнгүүд манай хашаа илүүр авчид яг газрын зургуудыг чиний бодоод ирсэн чи тэрүүр авах бол надад бол ашигтай. Миний газар 3 метр хамаарсан байлээ. Цаашийн бүх ашигтай юу? Ашиг хүстэй авсан маань чинь. Энэ дундаас бид газрын маргаан хэрүүлэх чинь зүйлээ чи хариулах гэсэн. Тэгээд тэр бид тухайн ангиас гэдэг газрын мэргэжтэй менежмент бол геодезийн тусгай хэмжигдэл гэж зэрэг тогтоодог. За тэр ажиллаж байгаа зэрэг бид дайгаа хэлээд тараагаа оруулж ирэхдээ хатад оруулж юмд чигээр хариуцлага өгөх юм шиг томн гэсэн. Хатаас тэр газар гэдэг бол хэцүү мэж шүү. Найсаа мөрчтөн болохгүй, хоёроор мөрчтөн болох шүү. Ийм юм цаамаар байна шүү. Магадгүй хариуцлага тавьсгүй улаанаар тэр шиг зэвдий шиг болсон нэгийн шаард болсон арга шүү. Тэгвэл магадгүй бид ч орж ичих чинь баг шүү. Тэгээд энэ бороо даа чигийг үүсэхгүй шүү дээ. За байцаа холбоотой компьютерийн таслаа хийсэн зургийг хатгах хэрэгтэй. 9 цэгээр аваачаад экватор дээр байгаа зургийг бид тэр Монгол байцтай газар аваачаад ингээд ханаа хатчихж байгаа байхгүй юу? Ханаа хатчихлаа 9 цэгээр дээ 9 ханаа хатчихлаа. Тэрийг одоо яг хатгаж тусна зураг болгож авах хэрэгтэй. Тэгэхгүй бол чи парама хаалаа нөгөө 9 цэгийн маш байгаа. Нөгөө зураг яг буцаад экватор руу очиж юм. Чи тэндээс хатгах хатчихсан ханаа суулгаад авчих зураг чинь зүгээр газар ончин тийм яг энэтэй адилхан заавч хадгалах хэрэгтэй. Хадгалахдаа бид нар receptive type cell size гэдгийг remix-аар сонгох хэрэгтэй. Cell size-ийн яг тогтвортой энийг бид нар холбоо хийхдээ компьютер дээр өөрсдөө хараа явуулж болохоор cell size-ийг дүр олчихъя. За тэр receptive type буюу интерфейсийг харах интерфейс гэдэг нь ухаан пикселийн матрицуудыг 1-1 пиксел, 1-2, 1-3 гэх мэт пикселийг координат оруулаад тэнд хадгалж байгаа аргыг хийж байгаа. За 3 янзаар байдаг. Ойр хуршийн арга, хошигмын арга, кубын арга. Кубик конволют. За энэ 3 арга болохоор юугаар нэмээд ойр хуршийн арга гэдэг маань ухаан цэгийг яг хажуудлын ойрцоо байгаа цэгийн утгаар нь шилдэг. За энэ хажуудлын тэр ухаан цэгийн утгыг оруулахдаа тэр улбар шат цэгийн утгаар нь оруулсан байна. Хөрөлөг явуулсан. Тэгэхэд 1-1, 2, 1-3 гэдэг нь растер зурманд байж хахад энэ арын ашиглах зүгээр нэг утгыг шийдвэрлэх нэгдээ дараа шийдвэрлэх явуулсан. Компьютер юу багтаа, хичээл багтаа. За манай компьютер, лаптопын компьютер болохоор удалсан компьютер хүчин чадал мөрөнд олж гэдэг дандаа 20 хүршээ авах нэрээс нэргүүл гэдэг энэ агуулгыг сонгоё. За манай компьютер төсөв хурцтай болов шугамын арга гэж байна. Энэ яг зөвхөн нэг пикселийн утгыг сонгохдоо 95.4 пикселийн утгыг нь аваад тэгийг дундчийн бодоод тэгээс сонгоё. Тэгээд пиксел болгон дээр сонгоно гэсэн. Цэг болгон дээр сонгоно. 7000 пикселтэй зураг бол 7000 удаад 4 цэгийн дундчийг олоод ийм хөрвөл явна дээ. Компьютер нөгөө 4 дахин удна. Дараа нь компьютер болохоор 16 дахин удаа юм байна. Эрдэнэ дайны 16 цэгийнх нь пикселийнх нь утгыг аваад дундчийг олоод тэгээд тэр цэгийнхээ хөрвүүлээд дараагийн пиксел дээр яг 16-аас нэг дундчийг авах юм дээ. Тэгээд ингээд 16 юм 7 сая нүдтэй зургийг 7 сая удаа 16 нүдтэй дундчиг болж байгаа юм лээ. Хоёр бүшээ араас 16 дахин хүчин чадал шаардна гэсэн. Цаг хугацаа шаардна тийм. Тэгээд манай лаптоп болохоор зэрэг өөрөөр оюутан зориулт гэсэн персонал компьютер учраас ойр бүшээ араас сонгох биш үү. Нэрээс нэрбэр хүүд гэдэг аргыг сонгоно. Магадгүй супер компьютертэй хүмүүс
Хөдөлгөөний төлөв сонгож болно. Асуудалгүй. За дараагийн бол сэлсэсний асуудал байдаг. Сэлсэс тухайн зургийг тэр сайн зургүй гэдгийг бид сэлсэс гэх юм хэмждэг. За сэлсэс буюу нэг ширхэг сэл буюу пикселийн хэмжээ хэдвэ гэдгээс болж байна. За энэ үзүүлэлтэд бид дэтий буюу dots per inch нэг инчид нэмж байгаа цэгийн тоо. Энэ үзүүлэлтээр өөрөөр байдаг. За тухайн бидний сүйд ноёто гэдэг энэ ганц мэдтэй зүйл шүү дээ хөөе. Тэр дөрөөр тэр утгаар ингээд зураг аваад висараны хэмжээтэй ингээд зураг аваач. За ганц шиг нөгөө програмсуудаар чи зургийг аваад висараны аваач. Ажил гоё тодорхой бол програмс шиг таатай тий. Жишээж юм уу? За тэгвэл тухайн энэ зураг дээр хандаад 1 метр 1 сэлсиус. Доц бүрийч 1 инч 1 метр газрын хамруулах зургийг бичжээ. 2 метр, 4 метр, 8 метр гэсэн юм. Дээш нь төсөв сэлсиус сайжирч гэнэ үү? Зургийн чанар сайжирч гэнэ үү? Модч гэнэ үү? Модч гэнэ. Яг айхан хавтад сэлсиус нөр 8 метр 1 инчид 8 метр зураг хамруулаад 1 инчид 1 метр зураг харагдаад зургийг бол 8 дахин өөрчлөлт байгаа. Өөрөөр тэр дэдийн зураг нэг удаа зүгэлэхэд пиксел харагдсан бол доотлын зураг яг тэр хэмжээр 8 удаа зүгэлэхэд пиксел нэмж харагдсан. За тэгвэл гэрээ даа. Ай зургийн чанартай зураг болоо. Үзэгчдийн шалгалтанд хаяа яваач. За энэ хаалга дэвш байх зүйл хараа. Нэг 50 мянган метр зураг. 1 см 500 см 5 метр хамаач. 1 см 5 метр. Энэ 1 см ito. Хоёр дэмжсэн. Харин нэг юм. Тэгвэл 1 см 500 см. Хоёр аны 5 метр. Тэгэхээр за би хүсээс 60 см нэг инч тоо байгаа. Цэгийн тоо арай ичсэн маань. Тэгвэл энэ хоёр зургийг аль нь чанартай зургийг доогтой хоёр зураг. Эдгээр хатар мастер нэг хэлсэн 20 сэлсиус сайз 15 дүнээр 24. Энэ тохиолдолд аль нь сайн болоо? Сайн болоо юм. Аюулгүй. Скажи, что это? За тэр утсан чинь одоо юм дүү тоотэй. Тэрэн дөрөв үстэй тэрэн түргээр тавд тоотой. Миний хэд мэдээ чаас. Дөрөв үстэй. Бороо тамиг хийчихсэн үстэй. Өөрийнхөө утасны камерын хүчин чадлыг судлаад үзтээ. Нэг инчит хэдэн доц бицик ахаарай. За би гэрийнхээ хамгийн нэг утастай нэг хүн хэрэгтэй. Гэрийнхээ хамгийн супер утастай нэг хүн хэрэгтэй. За чи өөр ганцраад бодох өөрөө энэ найзынхаа ганц ихээс утас өгдөг нэгний утасны камерыг үзүүлдэг аваад тэнийг саахын юм үзүүлдэг. За тэгвэл Samsung iPhone-ыг дандаа жил дараалал мэдээ тийм. Тэгээд энэ нэг камерын сайжруулалтаа юм байна. Тэгвэл ажлынхаа камерын үзүүлсэн дээр юм уу? Би сонирхож үзсэн үү? Сонсч идэх үзэг баг тийм. Таар WhatsApp-д зүгээр ашигны дарамжрал ханаас би гол хийгээд авсан байх үү? Камерын үзүүлэлтийн нэг чанар чухалчлаа идэв ихсэл авах гэж авсан устай юм байна уу? Арч. Тэр бараа камерын сонсдог юм байна уу? Зүгээр хүн болгоно 16 бараамаас гэдэг нь би өөрөө бүгдээ ингэж авсан баг тийм. Зарим жоо